Галт хэрэг 30 цагийн дотор за 1350 км зам явах хэрэгтэй байваа. Гэтэл замынхаа 1/5-ийг яваад 4 цаг 30 минут садваа гэж. За тэгвэл хугацаанда хожигдож очихгүй тулд одоо ямар хурдтай цааш явах вэ гэж. За тэгэхээр энэ бодохдоо бол яг хөө гэхээр шууд нийтдээ бол 30 цаг явах гэсэн тийм. Тэгэхээр 30 цагийн үлдсэн хугацааг нь олчих. Тэгэхээр 30 цагийг бол яг хөө гэхээр шууд 5/3-т бол 5 таваад 3-аар үржүүлээд олчихно. 5/3-ыг нь олно. 5/3 бол үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр 5/3 гэхээр 18 цаг бол үлдсэн байгаа. За 18 цагаас бол яг хөө гэхээр юуг нь 4 цаг 30 минутыг бол саадсан гэсэн учраас цаашаа явах хугацаа маань нийтдээ бол 13 цаг 30 минутанд бол явж зарсан газараа бол хүрэх ёстой болчлоо. За тэгэхээр бидний явах ёстой замаа олъё. За явах ёстой зам бол нийтдээ өөрөөр хэлбэл 5/2-ыг нь явуулсан юм чинь 5/3 нь бол үлдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр 5 таваагаад 3-оор хуржүүлчихнэ. За тэгэх юм бол энэ бол 810 км бол үлдсэн гэсэн үг. Үлдсэн зам болно. За 810-ыг яг өгөхөөр 13 цаг 30 минутанд явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 13.5 бол хувааж өгнө гэсэн. За тэгэхээр 13.5 хуваачих юм бол 60 км цаг гэж гарч байгаа. За энийг та хэд өөрсдөө бодож үзээрэй.